Дараагийн мэдээ автоеврийн хэрэгслийн албан татварыг улсын дугаараас хамаарч харьяа татварын хэлтээс мөн гар утасны аппликейшн бүх төрлийн банкны онлайн гүйлгээр төлөх боломжтой. Эргээд та бүхэн улсын дугаараас хамаарч сар сардаа татвараа төлнө. Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу улсад бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн албан татвар төлбөр хураах ажлыг 1-р сарын 2-ны өдрөөс эхлэн 5-р сарын 31-ний өдрийн хооронд зохион байгуулдаг. Тээврийн хэрэгслийн албан татвар төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны Smart Car аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcard.cg-ийн e-tax.cg-ийн цахим хуудасаар дамжуулан цаг хугацаагаа хэмж автоеврийн хэрэгслийн албан татвар, мөн агаарын бохирдол, зам ашиглалтын төлбөрийг альж банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн картаар мөн QFE үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Татвар төлөгчдөө татвар төлөх боломжуудын талаар би нэг шинэ мэдээлэл өргөе. Энэ өмнө нь бас хэлж ирсэн. Манай татвар төлөгчд маань энийг бас нэг сайн өөрсдөө байгаад заавал татварын албан дээр ирэх шаардлагагүй өөрсдөө интернет орчинд амьдардаг болоод интернет орчноос заавал ирэлгүйгээр татвараа төлөх боломжтой. За нэгдүгээрт нь баримт ашигладаг. Нөөцийн баримт гэж бид өхөн хэлсэн байгаа. Баримтаа бүртгэлтэй тээврийн хэрэгсэл тухайн татвар төлөгчийн өөрийнх нь тээврийн бүртгэлтэй болоод өөрийнх нь нэрээр ороод тухайн тээврийнхаа хэрэгслийн улсын дугаараа хийлээ татвараа төлөх боломжтой байгаа. За хоёрдугаарт Smart Card CG-ийн гэдэг сайт байгаа. Энд рүү ороод машиныхаа дугаарыг хийлээд татвараа төлөх боломжтой. За гуравдугаарт банк болгоны одоо аппликейшнуд байгаа. Банкны аппликейшнээр мөн төлөх боломж байгаа. Дөрөвдүгээрт iTax Imta CG-ийн гэдэг манай сайт байгаа. Энэ татвар төлөгч талаасаа өөрсдөө ороод улсын дугаараа бичээд ингээд төлөх боломжтой. Ийм дөрвөн боломжоор хэрэг татвараа төлчих юм бол заавал татварын албан дээр ирээд энд ирээд бөөгнөрд үсгээд байх ийм боломж байгаа шүү гэж та бүхэндээ бас сануулж хэлье. За энэ 3 сарын татвар болохоор 3 сарын 3-8-аар төгссөн тээврийн хэсэл энэ 3 сардаа багтаж төлнө. 4-9-ээр төгссөн тээврийн хэсэл 4 сар, 5 тэгээд төгссөн тээврийн хэсэл 5 сар төлнө. Автоеврийн хэрэгслийн бүртгэл төлбөр тогтолцоог шинжилэн нэвтрүүлэх журмын дагуу тээврийн хэрэгслийн албан татварын төлбөрийг улсын дугаарын сүүлийн орноос хамаарч 1-ээс 6 дугаар сарын хүртэл сар сардаа багтаан төлнө. 3 дугаар сарын байдлаар 3 болон 8-аар төгссөн дугаартай автомашин эзэмшигчид 90% татвар төлөлтөө байна.